хамгийн гүн гүнзгий уналт тантай тулаад байгаа тэр өвдөлт таны сүнслэг ертөнцтэй холбох хаалга. Та тэрнээс зугталгүйгээр нүүр тулж барьж аваад түүнийг ойлгох хэрэгтэй, түүнийг мэдрэх хэрэгтэй. Яг юу мэдэхгүй юу чадахгүйгаасаа, юу ойлгохгүйгаасаа ямар буруу итгэл үнэмшлээсээ өвдөж ганцаардах болов. Итгэж олж авах юм бол та дотоод ертөнцтэйгээ гүн гүнзгий холбогдно. Би бинийгээ зүгээр л хайрлж болдгоо юм бэ? Яагаад би бинийгээ зүгээр ойлгодгоо юм бэ? Би бинийгээ яагаад зүгээр хүлээн зөвшөөрч болдгоо юм бэ? Би бинийгээ яагаад үзэн яддаг юм бэ? Би бинийгээ яагаад унгааж би бинийгээ нулимд юм бэ гэж асуулттай үргэлж ганцаардаг гэсэн. Энэ асуултайгаа хайж явсаар байгаад би өөрийнхөө дотоод ертөнц рүү нээж орсон байдаг. Тэгэхээр ер нь ганцаардаж байвал та энэ системийн алдааг олж хараад гаргалгаа руу явж гин гэсэн. Миний бодол буюу энэ мэдээллүүдэд ямар дата вэ? Тэр датагаар харж байгаа болохоор би тэр датанд тохирохгүй болохоор бусдыг үгүйсгэж байгаа. Энэ буруу, энэ муухай, энэ сайхан. Ингээд тэгээд би тэрнээсээ болж тэр харилцаагаа унгаагаад таслаад тэг ганцаардах их үүсвэрлэж байна. Тэгэхээр яг тэр нь яг сайхан юм уу, муухай юм уу гэдэг бид бодлоороо биш сүнсээрээ чин үннийг таньж авснараа ойлгож ганцаардал гэдэг зүйлээс салж чадна гэсэн. За ер нь хүн ганцаардах ёстой юм уу? Ер нь хүн бол ганцаардах хэсгүй. Яагаад ганцаардах хэсгүй вэ гэхлээр бид энэ орчлон дээр ганцаараа угаасаа байх боломжгүй юм байна л да. Цор ганцаараа байсан ч бидний дотор харсан даасан тэнгэр, харж ивэж явдаг өвөг дээдс гэж байдаг. За тэд нар мань үргэлж бид нартай хамт байдаг. Тэгээ бидний сүнс, бидний их үүсвэрүүд, гэрэл, нар, сар, их дэлхий, тэгээд одод гаргис биднийг ивэж л байдаг. Тэгэхээр ер нь бид ямар нэгэн байдлаар цор ганцаараа байдгүй юм байна л да. Хүн ганцаардах ёс гэж бол байхгүй. Бид нар ганцаардлыг зөвхөн өөрсдийнхөө бодол матриксээр л ганцаардлыг бий болгоод байгаа. Ойлгомжтой. Ганцаараа байх, ганцаардал хоёрын ялгаа нь юу вэ? Ганцаардал бол сүнсэн дээр bijдэг. Бидний хэр ингэж болохгүй, тэгж болохгүй, ийм байх ёстой, тийм байх ёстой, ингэж амьдр, тэгж амьдр, муу, сайн, буруу, зөв гэдэг энэ зүйл рүү бид нэр хэр их орно, бидний сүнс орхиж бид нэр бусдыг мэдрэхгүй болж эхэлдэг. Бусад орчин тойрныхоо их үүсвэр хүн одоо орчин тойрны бүх зүйлийн мэдрэмжээс бид нар алсарч идэг. Хэрэг хайрцаглалтад орно. Тэгснээрээ бид нэр маш их ганцаарчдаг гэсэн. Тэгэд нөгөө заяа хайсан, тэнгэр нь хайсан гэж ярьдаг тий. Сүнсэн зайлцсан гэдэг ингэ ярьдаг шүү дээ. Тэр яагаад тэгдэг вэ гэхэлээ бид нар ингээд матрикс буюу буруу итгэл үнэмшлээс үүссэн тэр мэдрэмж болгоноос бол маш их ганцаардчих. Тэгэхээр бидний ганцаардал гэдэг зүйл маань зүгээр бодол дотор л байдаг зүйл. Сосор орн хэлсэн байдаг. Жүжигчин сосор орн байж тээ. Сосор орн юу гэж хэлсэн бэ гэхэлэр би хүмүүс дотор ороод маш олон хүнтэй харилцаж байхдаа маш их ганцаардаг. Харин би ажлынхаа өрөөнд ном зохиолуудтайгаа хамт байхдаа би маш олоолаа байдаг гэж харсан. Тэгэхээр ганцаардал гэдэг зүйл бидний ерөнхийдөө энэ сэтгэлгээнд л байдаг. Тэр хүн ингээд тэр олон ном зохиолыг уншиж суухдаа ном зохиолын гол баатруудтай тэнд сэтгхүүгээрээ гэж харилцаж байж байгаа. Харин олон хүн дүнд орохлоор хүн болгон дүр хэсгээд хүн болгон чин сэтгэлээсээ харилцаа байхгүй болоо тэр сүнсний харилцаагүй механик харилцаатай ингэх ёстой тэгэх ёстой ийм байх ёстой тийм байх ёстой чи ийм тийм буруу зүг гэсэн ийм зүйлүүдээс хүний сүнс ингээд маш их ганцаарч байдаг. Тэгэхээр ганцаараа байх, ганцаардал хоёрын ялгаа нь бодол дотор л байдаг. Бид нар олон хүнтэй байсан ч ганцаардна. Ганцаараа байсан ч ганцаардал гэдэг мэдрэмжийг авахгүй байж болдог. Ойлгомжтой. Ганцаардал нь дутуугийн мэдрэмж үү? Өөрийгөө олох боломж үү? Ганцаардал болвол бас дутуугаас үүсдэг. Яагаад вэ гэхээр хүнтэй зөв харилцаж чадахгүйгаас болж хүнтэй харилцаа салдаг. Тэр харилцааны ур чадвар би суралцаагүй дутуу байгаа байхгүй. Харилцааны зөв мэдлэгийг олж аваагүй. Би харилцааны туршлагагүй, зөв харилцааны дадал зуршил байхгүйгаас болж би ганцаарч байгаа байхгүй. Тэгэхээр ганцаардал бас дутуугаас үүсдэг. Бид нэр хэрвээ тэр дутуу байгаа зүйлүүдтэй суралцах юм бол өөрийгөө олно. Тэгэхээр ганцаардал дутуу байгаад байгаа. Зөв мэдлэг,
зөв харилцаа, зөв ухаан, зөв мэдрэмж, сүнслэг харилцаа тий. Энэ зүйлүүдийг хийж чадахгүй болохоор ганцаарч байгаа. Энэ зүйлүүдэд та суралцаж чадах юм бол дутуугаа нөхөд та ганцаардлаас ангижирна гэсэн. Өөрийгөө олно гэсэн. Би ууг нь нийгэмтэйгээ бусдтайгаа зөв харилцаа үүсгэж, орчинтойгоо зөв харилцаа үүсгэж гадагшаа тэлэлттэй эерэг нөлөөлөл үүсгэх тийм бодгал юм байл да хүн болов. Тэр эерэг нөлөөлөл үүсгэх тэр ур чадвар нь өөрт суугаагүй болохоор ганцаардаад байгаа. Тэгэхээр тэр ур чадваруудаа суралцаад ирэхлээр яг би тэр өөр дээрээ би бол гэрэл, би гадагшаа орчин тойрондоо эерэг нөлөөлөл үзүүлж энерги тэр гэрлийг цацах. Яг тэр өөр дээрээ очиж өөрийгөө олно. Өөрийгөө олно гэдэг маань ерөнхийд нь бид нэр өөрсдийнхөө гэрлийн мөн чанарыг л олохыг л тэр сүнснийхээ мөн чанарыг олохыг л өөрийгөө олох гэж ярьдаг. Ганцаардал нь хүн бүрт зайлшгүй ирдэг зүйл мөн үү? Одоо энэ нийгэмд бол хүн бүрт зайлшгүй ирж байгаа. Ягаад гэвэл бид нэр ерөөсө харилцааны ур чадвар суралцах байгаа. Харилцааны ур чадвар буюу сүнслэг харилцаа, зөв харилцаа. Бидний амьдрал тэр чигээрээ харилцаа гэдэг. Бид нар өглөө босоод эд зүйлстэй харилцсан, өөртөөгөө харилцсан, хамтрагчтайгаа харилцсан, гэр бүлтэйгээ харилцсан гэдэг юм. Ингээд маш олон төвшөнд харилцдаг. Бид нар энэ харилцааны ур чадвар суралцдаг. Харилцааны ур чадвар суралцсанараа ганцаардахгүй байхгүй. Хэрвээ анханаас нь биднийг өвдөөцсөн тэр харилцааны ур чадварын сүнслэг боловсролоор шууд харилцаж эцэг их мэн шууд сүнслэг харилцаагаар харилцаж эхлэх юм бол би тэр харилцаанд суралцаад эхэлнэ гэсэн. Тэгснээрээ би тэр харилцааны ур чадварт суралцаад одоо би ганцаардахгүй. Яагаад үр хөвгтүүд маань бид нар ганцаардаад байгаа юм гэхэлэр бидний эцэг ихийн харилцааны ур чадвараас алсарсан. Бид нар бас энээсээ алсарсан. Тийм болохоор ганцаардаад байгаа. Бидний өвдөөц чинь ингээд харилцааны ур чадвараасаа их Монгол улсаас ингээд явсаар өндөр түвшинд харилцааны ур чадвар хийдэг байсан. Тэр үеэсээ багассаар яг хүн харилцааны тэр ур чадварт суралцгаа болцсон. Тэгэнгүүт л бид нэр хүн болгон ганцаардал гэдэг зүйлтэй уулзраад байгаа. Тэгэхээр ер нь бол өөрсдөө бид бүгдээрээ зөвхөн үр хөвгтөйхгүй өөрсдөө харилцааны ур чадвар суралцах хэрэгтэй. Зөв харилцаа. Тэр сүнслэг харилцааны ур чадвар суралцах хэрэгтэй. Тэгснээрээ бид нэр үр хөвгтүүдээ ч тэр харилцаагаараа сурж эхэлнэ. Бид нэр өөрсдөө сураагүй бол үр хөвгтнээ сурахгүй. Өөрсдөөс эхлээд харилцааны сүнслэг ур чадварт суралцаад ард дээр нь хүүхдүүд маань суралцаад ингээ бид нэр бүгдээрээ энэ ганцаардал гэдэг зүйлээс ангиж байгаа. Надад хин нэгийг хайж байгаа мэдрэмж хаяа төрдөг. Энэ нь хэнийг юуг хайгаад байгаа хайдаг юм болов? Тэгэхээр ингээд юм хайгаад ирсэн. Хин нэгийг хайгаад ирсэн. Хин нэг одоо нэг аврагч ч юм уу. Эсвэл ямар нэгэн найз нөхөд одоо юу гэдгийг ингээд хайгаад байгаа нь ерөөсөө тэр сүнсээ хайгаад байгаа. Нэг юм намайг чиглүүлж ийж, эсвэл нэг хүн намайг чиглүүлж ийж тэнд би нэг дүүрэх гээд штэ. Тэгэхээр сүнслэг тэр мэдрэмжийг хайдаг. Тэгээд тэр сүнслэг мэдрэмжээ олоод сүнслэг хувь тавилан дээр гаргахлаар сүнслэг хувь тавилангийнх нь хамтрагч тэр заяа тавилангийнх нь хамтрагч нар олдно. Тэгэхээр та ямарваа нэг юм хайгаал байх юм бол өөрөө дотроос чинь тэр таны сүнс тантай нэгдэх гээд байна л гэж ойлгоо. Таны сүнс тантай нэгдэх гээд таны сүнс тэр замнал дээрээ гарах гээд замнал дээрээ гарснараа сүнслэг хамтрагчудаа тэр сүнсний заяа тавилангийнхаа хамтрагчтай хамт тэр заяа тавилангаа бүтээх гээд байна гэж ойлгоо. Ганцаардж байгаагийн гол шалтгаан нь юу вэ? Ерөөсөө л сүнсний агшилт. Сүнс маань ингээд агшчаад бусдыг ойлгож мэдрэхгүй байна. Бусдыг чин сэтгэлээсээ яг тэр хүнийг ойлгохгүй болохоор ганцаардаад байгаа. Ерөөсөө ойлгоогүйгээс болж л ганцаардаж байгаа. Бусдыг ойлгоогүйгээс болж. За жишээлбэл нэг хүнтэй хамт байхыг хүсэж байна. Тэ? Тэнгүүт л тэр хүн маань надтай хамт байхыг хүсэхгүй байгаа. Тэ би ганцаарч байгаа. Яагаад тэр хүн надтай хамт байхыг хүсэхгүй байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Юунаас болж? Миний буруу амьдралын хвшлээс болж юу? Эсвэл намайг ийм байх ёстой гэдэг би тэр хүлээлтэнд нь хүрч чадахгүй байна уу? Энэ хүн одоо яг ямар хүлээлт надаас хүсээд би тэр хүлээлтийнх нь төвшөнд хүлээлтийг одоо хангаж чадахгүй байгаа юм. Гэдгийг ойлгосноор тэр хүнийг хүлээн зөвшөөрөд за тэгвэл битгаар байх боломжгүй хамт байх боломжгүй юм байна. Би ийм тэр хүний хүсээд байгаа зүйлийг би хийх боломж одоо надад байхгүй юм гэд бас өөрийгөө тань.
Ер нь таниагүйгээс болж л ганцаардал бий болж байгаа. Үүсгэл нь бидний бодлын матриксээс болж байгаа. Бодлын ийм байх ёстой, тийм байх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой, энэ нь гоё, энэ нь муухай гэж бидний авсан сэтгэлгээнээс ганцаардал үүсэж байгаа. Жишээлбэл би зургатаар Солонгос кино үзсээр байгаад Солонгос бүсгүй царайлаг юм а гэдэг тийм сэтгэхүй миний бодолд суудсан байж бол. Тэгвэл би Солонгос царайтай бүсгүй л хайна гэсэн. Одоо юу гэдгийг миний бодол буюу энэ мэдээллүүдэд ямар дата вэ? Тэр датагаар харж байгаа болохоор би тэр датанд тохирохгүй болохоор бусдыг үгүйсгэж байгаа. Энэ муу, энэ буруу, энэ муухай, энэ сайхан. Ингээд тэгээд би тэрнээсээ болж тэр харилцаагаа унгаагаад таслаад тэг ганцаардах их үүсвэрлэж байгаа. Тэгэхээр яг тэр нь яг сайхан юм уу, муухай юм уу гэдгийг бид бодлороо биш сүнсээрээ чин үннийг таньж авснараа ойлгож ганцаардал гэдэг зүйлээс салж чадна гэсэн. За жишээлбэл нэг маш гоё Монгол дүрхтэй охин байна. Тэр Монгол дүрхтэй охин гоё чанаатай, Монгол амартай, давхраа гүнүүдтэй, тэгээд монголчууд царайтай ийм охин байна. Тэр охин өөрийгөө царай мотой гэж боддог. Яагаад тэгэхээр үеийн залуучууд нь Солонгос царайтай, Европ царайтай хүүхнүүд гоё гэдэг сэтгэлгээ суудсан байна. Тэгээд нөгөө хүүхд ганцаарч. Тэгэхээр энэ ингээд нийгмээс авсан матриксаас бидний ганцаардал бас үсээд байгаа. Тэр охин маш харамсалтай байна. Миний харж байгаагаар бол маш гоё монгол бүсгүй. Даанч үеийнх нь Солонгос төрхтэй, Европ төрхтэй бүсгүйчүүд таалагддаг. Тэгээд сайн залуу нь өөрийн таахгүй царай муутай гэж бодож байгаа. Ингээд энтнээс болж ганцаарч. Нөгөө залуу нь хэрвээ тэр буруу итгэл үнэмшлийг аваагүй байсан бол тэр бүсгийн тэр сайхныг олж харах боломж нь байсан гэсэн. Бид нэр ерөөсө бодол гэдэг энэ хайрцаглалт энэ бидний бодлыг програмчилж байгаа энэ зүйлээс болж л маш их ганцаардж байгаа. Ганцаарлын мэдрэмжээс зугтаж болох уу? Ганцаарлын мэдрэмжээс зугтдаг маш их хүмүүс байна. За арх, тамхи, буруу дадал зуршлууд. За дээрэс нь олон төрлийн тоглоом, мөрөдө тоглоом, зурагт сошиал гэдэг маш олон зүйл ганцаарлын мэдрэмжээс зугтааж байгаа. Энэ ганцаарлын мэдрэмжээс зугтааснараа бид нар ганцаардлаас ангиж чадахгүй. Зүгээр л төр зур болчих. Тэгэл эргээд ганцаарлалтай байна. Харин бид нар ганцаарлын мэдрэмжийн жинхэнэ гарц шийдлийг олохын тулд сүнслэг тэлтийг хийх хэрэгтэй гэсэн. Тэгснээрээ та ганцаарлалгүй болж эхэлнэ гэсэн. Тэгэхээр ганцаарлын мэдрэмжээс зугтаж болно. Тэгтээ зугтлаа гэд энд гарц шийдэл биш. Зугтахгүйгээр бид нэр шууд нүүр тулаад ганцаардлаа юунаас болж ямар зүйл мэдэхгүй чадахгүй ямар зүйл буруу ойлголт авснаасаа болж гэдгийг ойлгож өөрийнхөө сүнсийг хөгжүүлснээрээ ганцаардлаас зугтах шаардлага болно гэсэн. Ганцаардал нь биднийг дотоод ертөнцтэй холбох хаалга мөн үү? Ганцаардал нь бидний дотоод ертөнцтэй холбох хаалга мөн гэж л. Би урд нь маш их ганцаардаг байлаа. Үеийнхэндээ ингээд харилцахтаар болдгоо. Өөрийгөө ойлгуулж чаддгүй, бусдыг ойлгодгүй. Тэгээ би өөрийгөө тэнэг юм гэж боддог гэсэн юм. Яагаад энэ орчлонд би бинийгээ зүгээр л хайрлж болдгоо юм бэ? Яагаад би бинийгээ зүгээр ойлгодгүй юм бэ? Би бинийгээ яагаад зүгээр хүлээн зөвшөөрчж болдгоо юм бэ? Би бинийгээ яагаад үзэн яддаг юм бэ? Би бинийгээ яагаад унгааж би бин рүү нулимд юм бэ гэд асуулттай үргэлж ганцаардаг гэсэн. Энэ асуултайгаа хайж явсаар байгаад би өөрийнхөө дотоод ертөнц рүү нээж орсон байдаг. Тэгэхээр ер нь ганцаардаж байвал та энэ системийн алдааг олж хараад гаргалгаа руу явж гин гэсэн. Тэгэхээр ганцаардал нь түрүүн бидний суралцаагүй орон зай гэсэн шүү дээ. Тэгэхээр та одоо суралцаагүй орон зайгаа илрүүлж гинэ гэсэн. Тэр суралцаагүй орон зайгаа та илрүүлж тэр орон зайдаа суралцснараа дотоод ертөнцтэйгээ холбогдох хаалгаа нээгээд орж ийнэ гэсэн. Хамгийн гүн ганцаарлын дараа яагаад их өөрчлөлт гардаг вэ? Одоо бидний сэтгэл гээд ингэ сав багт. Тэр сэтгэлийн савын гүн ёроолт нь таны сүнс байгаа. Тэгэхээр та хэр их ганцаардаж, хэр их унаж, хэр их өөрийнхөө тэр өвдөлтийн мэдрэмжийг мэдэрч, тэр мэдрэмжээ ойлгож, тэр мэдрэмжийнхээ гарц гаргалгаа шийдлийг олж чадна. Та тэр хэмжээгээрээ сүнстэйгээ
учрна гэсэн. Өөрийнхөө яг өөртөө учрна гэсэн. Жинхэнэ өөрийнхөө сүнсэн тэлэлт хийх тэр гарц гаргалгаатайгаа нүр тулна гэсэн. Тэгэхээр тэр хамгийн гүн гүнзгий уналт тантай тулаад байгаа тэр өвдөлт таны сүнслэг ертөнцтэй холбох хаалга. Та тэрнээс зугталгүйгээр нүүр тулж барьж аваад түүнийг ойлгох хэрэгтэй, түүнийг мэдрэх хэрэгтэй. Яг юу мэдэхгүй юу чадахгүйгаасаа, юу ойлгохгүйгаасаа ямар буруу итгэл үнэмшлээсээ өвдөж ганцаардах болов. Гэтгээ олж авах юм бол та дотоод ертөнцтэйгээ гүн гүнзгий холбогдно. Ганцаардлыг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Ганцаардлыг хүлээн зөвшөөрөх гэхээсээ илүү ганцаардлыг ойлгох хэрэгтэй. Ойлгосны ар дээр угаасаа хүлээн зөвшөөрөл явагдана. Юу чадахгүй юу мэдхгүйгээсээ ганцаардл бий болов. Ямар учраас ганцаардл бий болов ойлгоч. Ийм зүйлээс хүлээн зөвшөөр. Тэгээ ганцаардл ийм юм байна. Би ганцаарч байгаа юм. Гэхдээ одоо би ингэж энэ зүйлээс гарах юм байна. Гэдгээ тэр гарч идлээ олчихно. Тэгээд яг юунаас болж ганцаардл үүсэж байна юу мэдэхгүйгээсээ ямар ур чадваргүйгээсээ тэрнийхээ гарц гаргалагыг нь болоод тэр чадахгүй байгаа зүйлдээ мастер болж чадах юм бол сүнсний дэлгэл харилцааны зөв чадвар орон зай бүх зүйл танд нээлттэй болж ирнэ. Та ганцаараа багаас айдгүй. Ганцаараа байхаас ер нь бол би айдгүй. Яагаад тэгэхээр энэ хорвоо дэлхий дээр ганцаараа байх ямар ч боломж байхгүй. Яагаад тэгэхээр ядаж миний дотор миний харсан даасан өвгдөөц тэнгэрүүд гэж ярьдаг. Эдэр маань цахиусан тэнгэрүүд маань намайг хайрлаж, хамгаалж бид надтай хамт орч идэг гэдгийг олж мэдсэн. Тэгэхээр ер нь ганцаараа байх тусмаа би өөрийнхөө одоо яг юунаас болж ганцаардаад байгаа гэдэг тэр учир шалтгааныг олж илүү гүн гүнзгий тэр өвдөлтийнхаа мэдрэмж рүү орж тэр ганцаарлын учрыг олждаг. Бид хүмүүсийг хүсч байд юм уу? Эсвэл анхаарал хүсч байд юм уу? Бид аль алиныг хүсдэг. Тэгэхдээ хүн биш, анхаарал биш, цаана нь хүлээн зөвшөөрөлт байдаг. Бид нэр хүлээн зөвшөөрөлтийг хүсчдэг. Бусад намайг хүлээн зөвшөөрөх. Бид нэр хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ байдаг гэсэн. Бүх талбар дээр. Одоо хэр олон хүн намайг хүлээн зөвшөөрнө? Би тэнд сэтгэл хангалуун байдаг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөгдөх гэж л тэмүүлээд байгаа юм бид нар. Хүлээн зөвшөөрөл байхгүй цагт орол бид нар ганцаардчихдаг. Тэгэхээр хүлээн зөвшөөрөлтийг бид нар яаж олох юм? Бид нэг хийсвэр аргаар хүлээн зөвшөөрөх гэдэг. Байгаагаасаа мундаг гэж харуулах юм уу? Гоё гэж харуулах юм уу? Та намайг одоо байгаагаасаа мундаг гэж харвал одоо л хүлээн зөвшөөрнө те. Цаг хугацаа яваад ирэхлээр таны мундаг гэж харсан зүйлийг би хийж чадахгүй. Ягаад гэвэл танд зүгээр тийм итгэл үнэмш төрүүлсэн болохоор. Тэгээд би хохирно, таныг ч хохирно. Тэгэхээр хүлээн зөвшөөрөл юун дээр ирэх гээд байгаа юм бэ гэхлээр ерөөсөө л тэр үйл хэрэг замнал чадвар дээр хүлээн зөвшөөрөл ирэх гээд байгаа. Чадварын ард хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрнө. За жишээлбэл 10 давцсан аврагыг л аврах гэж хүлээн зөвшөөрч байгаа хүн болгоо. Хэдэн удаа 9 давсан ч тэр хүнийг аврах гэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ ингээд маш шударга зарчим байхгүй. Тэгэнгүүт бид нэр энэ хүлээн зөвшөөрлтийг зүгээр л итгэл үнэмшлэр олох гээд байдаг. 10 даваагүй бежиж танд би аврах гэдэг хүлээн зөвшөөрлтийг үүсгэснээр би тэр алдар хүнд мөнгө төгрөг бүгдийг авах гээд шүү дээ. Тэгэхээр булхаацах гээд байгааз. Өөрөө тэр хэмжээнд хүрээгүй ээжиж би энэ хэмжээнд байгаа шүү гэж буруу итгэл үнэмшил хуурамч зар гэж ярьдаг. Хуурамч зараар би өөрийгөө чадна мэднэ мундаг сайхан гэж гадна талаасаа зүгээр өнгөлснөөрөө танд тийм итгэл үнэмшил төрүүлснээрээ та надад итгэжнэ. Итгэсний ард дээр би танаас алдар хүн бүлийн зөвшөөрөл бүх юм хүрээд ирсний ард дээр би тэр итгэл үнэмшлийг чинь дааж чадахгүй. Дааж чадахгүй болохоор даахын тулд хулгайлж дээр булаа. Яагаад гэвэл би чадахгүй юм чинь. За энийг юу гэж ойлгох вэ гэхээр би одоо жишээлбэл ямар нэгэн хүнд би 10 кг ачааг даагаад явж чаднаа гэд хэлчихье. Тэгсэн чинь би яг цаана 8 кг ачаа дааж чаддаг хүн бай. Харин та надад 10 кг ачаад даах чадах юм байна гэдээ надад 10 кг ачаага өгчээ. Би явж агаад 10 кг ачаа гэж унгаач даахгүй юм чи. Тэгээд тэнд нөгөө 10 кг ачаагаараа та охирно. Би таны итгэлийг дагаагүй болохоор би бас охирно. Тэгээд хоёлоо хохирч.
Харин би танд яг би 8 кг-ыг даанаа гэж хэлээд 8 кг-ыг аваа явах юм бол би тэр 8 кг ачаа зөөлж өчөөд өөрөө хөлсөө авна. За та тэгээ зөөлөгдсөн та энд ажиллаа хийлэгчтэй. Ийм мэтэлцэнгээр бид нэр бусдаас хүлээн зөвшөөрлөлтийг авахын тулд худал итгэл үнэмшил төрүүлж идэг. За юу гэдэг. Нэг бүсгүй нэг залууг хараад энэ амьдралыг сайхан аваа явууч чадхаар хань ижил болцохоор хүн юм шиг байна гэж харилцаж байна. Тэр харилцаан дээр тэр хүн жинхэнэ өөрийнхөө амьдралыг авч чадахгүйгаа нуугаад дүрд тоглоод тэр хүн хоёр хүн гэрэлжлээ гэж бод. Яг амьдрал дээр гараад ирэхлээр тэр хүн амьдралыг авч чадахгүй. Тэгээд хоёр тал хоёлоо охироо. Тэгээд дараа нь хөөхд гэр бүл салаад ингээд охирол өчдөг. Би бинийгээ нөгөө нэг таниагүйгээсээ болж ганцаардал гэдэг зүйлийг бий болгоод байгаа. Хэрвээ яг тэр залууг амьдрал аваа явуулахад хэр чадвартай гэдгийг яг үнэнгээр нь таньсан бол тэр хүн тэр залуу тэгж итгэхгүй. Харин за энэ хүн ийм хэмжээнд амьдралыг авч чадах юм байна. Тэгвэл би ийм хэмжээгээр амьдралыг авч чадахаар нөхөх юм байна. Тэ? За нөгөө хүн нь 60% та амьдралыг авч чадах байтал 80% та амьдралыг авч чадах юм байна гэж итгэждэг. Тэнгүүл за би өөрөөсөө 20% гаргачихна. За ингээд цаана 20% тотцоогоос 20% дээр нь 2 хос хохирдог. Тэгээд хохирох тусмаа би биенээсээ сэтгэл нь холдоод ингээд өөртөө хохироод дуусдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө би бинийгээ таниагүйгээс л болж л бид нэр ганцаардал хохиролтой учирч байгаа гэсэн. Тэгэхээр ямар ч төвшний хамтрагч би бинийгээ маш өндөр төвшөнд таньж чадсанараа харилцааг яг үр дүнтэй цаашаа авч явна гэсэн. Таниагүйгээсээ болж л би бинийгээ одоо муу сайн муу гэд бодоод би бинтэйгээ мөрөлдөөд ингээд ганцаардал гэдэг зүйлийг бий болгоод байгаа. Тэгэхээр ерөөсөө л бусдыг таних, өөрийгөө таних, өөрийгөө хэр хэмжээтэй, би хэр хэмжээг амьдралыг давах чадвартай, бусад хэр хэмжээнд амьдралыг авч явах чадвартай. Харилцаж байгаа хүн болгоно бид нар таньж чадах юм бол өөрийгөө таньж чадах юм бол бид нар ганцаардал гэдэг зүйлтэй тулгархгүй байж чадна гэсэн. Ганцаардж байгаа хүнийг өрөвдөх ёстой юу? Бид нар ингээд тэр эмөө ганцаараа байна гэдэг ч юм уу те. Одоо тэр хүүхэд эцэг эхүү ганцаардж байна гэдэг ингээд маш их өрөвддөг. Бид нар өрөвдөх ёстой гэвд бол ёстой. Тэгтээ одоо өрөвдөж чинь өрөвдөж байгаа болвол үйл хийх ёстой. Үйл хийхгүйгээр зүгээр л өрөвдөд байх юм бол би зүгээр л өөрийгөө өвтгөөл юм гэсэн үг. Харин өрөвдлөө гээд тэр хүнд аав нь болж чадахгүй. Хань ижил нь болж чадахгүй. Үр хөөхт нь болж чадахгүй. Одоо яах ёстой? Бид нар өөрсдөө сүнслэг хөгжил гэдэг зүйлийг өөртөө бий болгож өөрсдөө тэр замнал дээр гарч ирж ганцаардал гэдэг зүйлийг орон зайнаас арилгаж эхлэх юм бол бусдтай ч нөлөөлж эхэлнэ. Бусад даган дуурайж эхэлнэ. Тэгснээрээ тэр өрөвдөж байгаа хүмүүсийг бид нэр жинхэнэ одоо тэр сүнслэг замнал руу чиглүүлж ганцаардал нь арилгаж чадна гэсэн. Хичнээн аав нь байхгүй, хань байхгүй ингээ ганцаардаж байгаа боловч тэр хүмүүс өөрсдийнхөө сэтгэлгийг сүнсний хөгжлөлийг явуулж чадвал ганцаардлаас альж чадна. За жишээлбэл хамгийн хэцүү ганцаардал байл л да. Хайртай хүнээсээ хагцаж салах ганцаардал. Хайртай хүнээсээ хагцаж салцсан ганцаардал байхад тэр ганцаардлын мэдрэмжийг намайг орхиод явчлаа та гэдэг өнцгөөс нь харж байвал маш их ганцаардаж зовно. Харин надтай маш сайхан он жилүүдийг өнгөрөөгөөд маш сайхан дурсамжийг бий болгоод хорвоогийн жамаараа явлаа та гэж бодвол энэ ганцаардал байхгүй болж гэл. Эрт явчлаа. Бусад хүмүүс олон жил амьдарч болж байхад миний хайртай хүн эрт явчлаа гэдэг тийм юм дээрээс бас дахиад олон жил тэр сайхан боломжийг өнгөрөөх байсан юм а гэдэг ч юм уу. Ийм талаас нь хардаг. Энийг яах вэ гэхээр тэр сайхан дурсамжгүй ч хүн байна шүү дээ. Босод тэр хайртай эцэг их, хайртай хань ижил, хайртай үр хөөгдгүй ч хүн байна шүү дээ. Харин танд байсан байхгүй. Танд тэр сайхан дурсамж үлдээсэн байхгүй. Тэрэнд талах. Тэгснээрээ та тэр ганцаардлыг өрөөсөө багасгаж, өрөөсөө холдуулна гэсэн. Ганцаардлаа гээд амьдралаас бид нэр өрөөсөө олох зүйл байхгүй.
ашиг байхгүй. Бид нэр ганцаардаж сэтгэл санаагаар унгаж сүнсээ өвтгснөөрөө ямар нэгэн ашиг байхгүй гэсэн үг амьдралын. Тэгэхээр бид нэр өөрийнхөө сэтгэлийг асар тортохын тулд зөв талаас нь зөв өнцгөөс нь харж иж бид нэр сэтгэл зүйгээ эрүүл байлгана гэсэн үг. Та сэтгэл зүй эрүүл байгаад та ганцаардал гэдэг зүйлээс аль их хэмжээний өөрийгөө ганцаарлаас холдгож чадна. Та тэр чигээр эрүүл байна. Сэтгэл доройтвол бие даруй доройтмаа гэдэг үг байдаг. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл, өөрийнхөө энэ орон зайг харж байгаа, юмсыг харж байгаа өнцгөө аль болох эрүүл зөв байлгаж чадна. Та сайн сайхан замналаар амьдрнаа гэсэн. За ойлгомжтой. Баярлалаа.